таны бүх ялцсан цагаас энэ одоо залуус үчиг дууссан. Тэгээ бид бол амар хямрч нөхцөл байхгүй. Гэвч та бол одоо энэ тариагаар 2 сар л явна. Маш их тэр гомдол, буруутгалыг авсны яг дараахан бид манай зэмлэлд болсон байсан. За хий гэдэг өвчин маань ерөөсөө ангахаар яваад бол ерөөсөө одоо тийм байна, ийм байна гэж ерөөсөө онш байхгүй тий. Зүгээр байна л гэдэг. Ерөөсөө би дахин төрсөн. Чин зүрхнээсээ би талархсан. За амгалан дөрвөн байцгаана уу? Эдгэрлийн өргөө подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Би эдгэрэл улам сайхан гэрэлтэж тэтгэхээр дүүргэх болтугай гэж хүсээрээ. За сайн байцгаана уу? Энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө подкастаар би 1-р ээлжийн Кавант хөтөлбөрт хамрагдаад эдгэрэлтэн төрсэн 2 сайхан оролцогчойгоо урьж байна. За тэгэхээр манай оролцогч Гавиг ах Бадам хорл гээд 2 сайхан оролцогч маань байна. За өөрийнхөө туулал туршлагыг бусдтай одоо хуваалцаач гээд Гавиг ахыгаа урьж байна. За бидний сонсож байгаа бүхэл хүмүүст сэтгэлийн амар амгалантай энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За миний би Тусан Цэмцэн гоёг одоо 65 настай. За би энэ эдгэрлийн 1, 2, 3-ыг дамжаад Кавантыг дамжаад тэгээ одоо энэ сэтгэлийн шидэд ороод явж байгаа юм суралцагч байна. Би 7 сарын 8-нд одоо 103 дугаар эмнэлгээс дөнгөж гараад тэгээ тэр үед бол би улаан хоолойгоо боолох гэж хөвцсөн. Гэтэл улаан хоолой маань боолох гэхлээр цус алдалт ихтэй улаан ягаа эсвэл чинь дууссан. Одоо энэ хойшлохос шаарга байхгүй. Ийм удаанштай гарсан. Тэгээд энэс болол би бол сэтгэл санаагаар өөр нам унсан л да. 25 оны 3 сарын 25-нд би хөлөө оголцсон байхгүй. Тэгээд тэр хөвцнээс эхлээл би ерөөсөө бүхэл тэр өвчнүүдээ ингэ бодож ирсэн. Тэгээд хүний сэтгэл санаа бол ерөөсөө тэгэл нүмрөөд л авдаг юм бэл. Муу юм бодвол санаа сэтгэлтэйгээ л тэгэл бүр навсамдаг. Тэгэл бүх бие өвдөг. Тэгэл бүх бие өвдөг. Тэгэл ер нь бол би тэрнээс өмнө бол бас илгэний өвчтэй байсан. Элэг ходоод нойр улчирхай судасны вены судасны зүүнлэнд бөглөрөлтэй. Тэгээд дөрөв улчирхай шгоожилттай энэ төмсөг ингээд хавгантай. Хавгансан. Энэ бол би өнөөдөр ярих ёстой. Тийм учраас би өөртөө нуух юм бол алга. Энд чинь хүн өвчин зов хүн бол ерөөсөө өвдөд ирэнгүүт яаж амьд үлдэх вэ гэж боддог болохоос ш. За эрүүл байхдаа хүн бол мянган мөрөөдөлтэй байна. Яг ийм өвцөн үед л одоо яг жинхэнэ хэмбэ гэдгээ өөрөө таньдаг, ойр орчныхоо хүмүүсүүдийг таньдаг. Тэгэл тэрний эргэцүүл тархинд ингээд богулж орж ирдэг. Тэгээ дандаа улам дааш нэг юм чи. Би ста нэвсэтлээ онцсон байсан. Би зөвхөрцөн байсан. Та одоо намайг мэдэн шүү дээ. Тэгээд юу яасан юм аа? Би тэр үеэс эхлээд энэ итгэлийн өргөний тодорхой хаяг байхгүй. Яаж холбогдох юм гэдэггүй. Уцаар ингээ холбогдохлоо манайх хэлэлт аваад цусан 3 сар болоод ингэж авдаг чинь ингээл тэгээд тодорхой хариул өгдөг байхгүй. Ойвс төр ч очиж эхлэх манайх хүлээж авдаг. Ойвс байхгүй шин чинь. Тэгсэн чинь Аз болж манай ангийн одоо энэ хошин урлагийн гавьяат алтан цэцэг аяа над хэлж гисэн байхгүй. Зөв. Нэг яг намайг тэр өвдсөн байх үед чи ята тийш очоо. Би чам даргын даад гэх. Миний бүр таньдаг Ээдэд орохт нь гэсэн үг шүү дээ. Тэгэл тэр найз минь одоо надад хөтлөж ийшээ оруулсан байхгүй. Тэгэл би өстө хов заяа байсан. Тэгэл би бүртгүүлчлээ. Бүртгүүлж байжсэн чинь надтай холбогддог нэг ч хүн байдаг. 8 сарын 5-нд. Тэгсэн чинь 8 сарын яг 12-нд 6-7 хоногийн дараа нэг их бороотой үед би бүр гүнхийн дээдэр гүнцсэн. Ингээд сууж ирсэн чинь. Өстө багш манай үрцэх метр дооцсон баг. Орчихсон. Эдгэрлийн тасгалжуулалт одоо яг над дээр бүртгэсэн бүртгэлтэй хүн байна.
Өнөөдөр тантай ганцаарчлсан уулзалт хийх боломж байна уу гэж ороод ирсэн. Тэгэл би яг гэртээ зөвхөрцөн сууж ирсэн. Тэгэл хамаг зовлонгоо ярьсан та. Бүх зовлонгоо яриад ёстой сэтгэлд үүр цайлгсан. Нэрчгээ. Тэгэл тэр үеэс эхлээл би ерөөсөө өөртөө итгэсэн. Би ч одоо юу штэ 20 хэдэн он штэ. Намайг бол одоо 2 дугаар эмнэлгийн төр ерөнхий юм чинь мэдсэлийн ерөнхий юм чинь та бол одоо энэ тариагаар 2 сар л явна. 5 сарын 15-нд би яасан бэ? Манай 10 дугаар ангийн оюун гэрэл одоо нөхөртөөгөө ганц зэрэг гээд 2 найз маань намайг бүр хөөцөлж чад энэ 2 дугаар ангид төчүүлсэн. Тэгээд эцсийн шат тэр хүн гангууд таны бүх ялцсан цагаас энэ одоо залуу сүчингээ дууссан. Тэгээд бид бол амар нөхцөл байхгүй. Хагалгаа их нөхцөл байхгүй. Хүрлээлэл та цус алднаа. Ингээд. Тэгэл би одоо тэрнээс эхлээл би 65 хэлтэй байсан. Баггүй. Би нөө хэвтээд аягүй хөөцсөн байсан баггүй. Тэгэл нэг яг тэр үеэс 2 хоногийн дотор л би нэг хэллээд үтсэн чинь хүүгэнд очиод хэллээд хөдөлж чадахгүй жоо. Тэгсэн чинь 48 хэлтэй болсон. Тэгэл бүр гутж байгаа юм чинь. Ингээл энэ үерийн ус шиг нэг би чинь ингээл энэ том суцсан чинь ингээл дараад ирдэг. Тэгэл ингээл ерөөсөө би 1 кг юм өргөж чадахгүй. Өргөнгүүтэл ингээд тамирддаг. Ийм байсан. Тэгтлээ ингээд сүлдэл. Тэгээ ийм байсан. Тэгээд би одоо өнөөдөр бол зөвхөн эдгэрлийнх одоо өчнөө мэгүүл марччих. Та сайхан чиглүүлж өгч байна. Зэ. Эдгрээд бүр марцсан тийм. Би энэ дээр би нэг хэлье. Би сая 11 сард энэ манайх юуны ногоон төгөл хотгонд байдаг байхгүй юу? Тэгээ яг тэр сандагийн тэнд өвлийдэж эхнэртэйгээ хоёулаа явж чад гинт таараа. Нэг гуй өргөөд би 200 м би өргөө явчихсан 30 жилиг. Тэгээ 3 давхрт би гаргаж байгаа шүү дээ. Гайхалтай. Тэгэхэд би яг 8 сарын 5-наас би 11 сарын одоо би одоо ч гэсэн гүйжил байгаа. Тэр 20 хэдэн хүртэл би цэцэрлэг түрээлэн дээр бяцлаглаа хийн өдрөг тэнцээ салхинд би эхлэлийн үед би салхинд алгадуулаад очижсэн. Тэгээд би ингээл гүүсээр байгаа одоо би тогтвол би цаг 30 минут би нохоо шагшаар шагшдаг байхгүй. Шамблын алхаа гэж. Тий. Тэрүүгээр би ингээд шагсаар байгаа гүүсэн нар салхинд амьсгалсан бяцлаглаа тэнцээж жилэттэй хийсэн. Матрагаа сонссон. За тэрний ачаар л би өнөөдөр ийм зэрэгтэй болсон. За тэгэхээр Гаавь ахын маань хувьд болохоор ЭД 1 2 3 дугаар шатныхаа хичээлүүдэд ингээд ийм нөхцөл байдалтайгаа анх орж ирээд тийм ээ. За тэгээд сүүлд нь Кавант ангаахын анхны элсэлт одоо бүртгэлний явагдаад хэлж хахад Гаавь ахад санал болгоход тэгье би орё гээд. За тэгээд жинхэнэ Кавант руу орж ирээд одоо сэтгэл зүйд байсан блокууд дээрээ яг золбоо огштойгоо хамтарч ажилладаг байгаа нэмээ тий. За тэгэхээр золбоо огштойгоо хамтраад ингээд 16 удаагийн уулзалт 8 удаа бүлгийн уулзалтаар ингээд энэ Кавант хөтөлбөрт хамрагдсанараа энэ хүн бүрэн одоо төгс эдгэрлэлтэнд хүрч чадсан гэсэн үг байна тий. Энэ бурхны ивэл бурхан гэдэг нь амьд байдаг, үргэлж дэргэж байдаг. Аврах хүний анги авардаг юм намайг бол дахин төрөөсэй л гэж би өстө чин зүрхнээсээ би талархаж багш та. Найз нөхдөд битээр чинь одоо яг Кавантын одоо нэг анги одоо шидэд хоёул нэг ангид ах トゥ 2 болцсон. Хамт л яваад байдаг. Манай дүү чинь одоо яг анх ямар байсныг одоо намайг мэднэ. Би дүүгээ ямар байсныг бас мэднэ. Яг үнэтэй шүү дээ. Та намайг бол ямар юм байсныг мэднэ дээ. Анх бол одоо Гаавь ах маань ЭД1-д анхны уулзалт хийхэд бол тийм ээ. Одоо нүднэг архилсан, жингийн алдагдaltaй бүр ингээд нөгөө одоо дуун цаашаа орсон байсан. Сэтгэл санаа бүр навсунцсан яг ийм байдалтай тийм ээ орж иржсэн. Тэгээд анхны уулзалт хийгээд нэг дараа нэг 10-аад хоногийн дараа яах гэж хүлээ залгсан ч манай хүний одоо дуун чанга гарцсан зүгээр жигтэйхэн хөрхөн болцсон явжсэн тий. Тэгэхээр одоо
хүн сэтгэлийн амтан гэдэг нь бол одоо яалтчгүй. Тэнд ингээ багштайгаа нэг сэтгэлийнхаа жаргал зовлон хуваалцаж яриад те. Тэнд бол нэг одоо нэг хувиргалт мургалтуулаа хийгээгүй анхны уулзалтаас учраас ярилцаал өнгөрсөн. Тэгэхэд энэ хүн яаж сэргсэн гэдгийг бол яг тэр одоо юун дээрээс бол харж ирсэн. За тэгээд ингээ кавантаа яваад ахын хувьд бол одоо тууштай маш хичээнгүй өөрийнхөө төлөө бүр ингээд бүх зүйлийг зориулт гаргаж хөдөлмөрлж чадсанараа энэ хүн өөрийнхөө төлөө ажиллаж чадсанараа яг гоё итгэлтэн төрсэн байнамаа. Тэгээд хараа үнэхээр их бахархдаг. За одоо бадам орлон маань үрээгээ хэлцүүлээ тий. Та бүхний Instagram амар амгалан айлтгая. За намайг бол Баасан бадам орлон гэдэг 34 настай. За энэ хөтөлбөрийг зориулсан одоо шалтгаан гэвэл хийс өртөө одоо сүртэй нэлээд 10-аад жил бол эмнэлгээр явсан. Би бол байнгын зөвөртөө өглөө бол одоо тийм ядарсан, сүлдсэн, амарсан мэдрэмжгүй тийм одоо өглөө богтдог. За ингээд энэ зөвөрөдийнхаа дагуу эмнэлгээр явахаар бол төдийлөн одоо оншвол гардаггүй. За тэгээд хэм ажил хийх одоо боломжгүй бол жилдээ би нэг 2 удаа уламжлалтын одоо эмнэлэгт хэвтэж одоо барайцсал зөв төвнөр хийлэгдэг. Гэсэн хэдий ч одоо гам барих тэр асуудал одоо харьшраа сүулдэ уламжлалтын эмнэлгэж одоо зорж байгаа байсан. За яг өнгөрсөн жилийн одоо хувьд бол бүр хөвтөрт орсон. Гэрээсээ гарч чадахгүй, гэр дотроо ч явж чадахгүй. Хөдлөлтүүд идэл хамт тамиргуудад хар хүлс цутгаа одоо өмсөж байгаа хутас бүртэл одоо юу яаж хайж хав тарч би энэ одоо ясандаа хүртэл ийм байдалтай. Тэгэл одоо зуны үйл халуун одоо нөгөө байран ч үү тий цагаан олтой готалтай давхар дээлтэй малгайтай одоо ингээл нам сууж идэг ийм ажилтай хөдөлгөөл юм бол хөлс гардаг. Тэгэл одоо гэр бүлийнхээ маань бол яг л нэг төрсөн хүн асарч байгаа юм шиг хэвтрэн асарч байгаа юм шиг ийм байдалтай байсан. За зүрх маш их төгшин, зүрх одоо савлан, дэлсэн, чичрэн явхад бол амьсгаадад явж чадахгүй. Яван дундаа би ярина гэдэг бол асуудал надад байдгүйсэн. За тэгэл одоо сэтгэл зүйн хувьд маш докторгүй нөгөө хаврын тэнгэр гэдэг шиг сүүл рүүгээ өөрөө хүртэл тэрэндээ ингээд гайхаш барагдчихсэн. Яг тэгвэл би нөгөө 2 төлд хүн шиг болчихж байгаа байхгүй. Тэгээ нэг баярлах нь айгуу өндөр нэг гонж готрахаараа уур уцаар нь тэ айгуу өндөр ийм байдалтай болчихж байгаа. Тэгээд одоо гидс бол байнгын хингэрэг шиг. Тэгээд одоо дээш доошо гарна гэж юусоо байхгүй. Ийшээ тийшээ хатгуулаад амьсгаа авч чадахгүй. Тийм байдалтай. Эхний ээлжинд бол төвчээл одоо өвдсөн ч өвдөг юм шиг ажил төрлөө хийгээ явдаг гэсэн сүултээ бүр ингээл ясандаа шулгаад ирдэг хий бол тэ голын хийтэй, зүрхний хийтэй, савны хийтэй. Тэгэл яс янгинаа өдөр би даарах юм бол шүн зүгээр яс янгинаа л өвдчихнэ. Тэгэл хатууд өгөж өвдөн байнгын зоригтой шүн унтахгүй нойр гүйдэлтэй шүн унтааг өмч өдөр унтахлуугаар үгүй би бүр 2-3 сар тийм одоо юуны байдалтай нойр гүйдлийн байдалтай. Тэгээд эмнэлгээр яваад одоо энэ завар толгоо өвдөх нойр гүйдэлж байт юм уу би өвдөж янгинж өвдөхөд ямар нэгэн амт байдаг байх юм гэж тийм боломж байдгүй. Амт байдаг байх юм бол улам янгинж өвддөг. Тэгээд би тэр өвчтөлүүдийг зүгээр л одоо өөрийнхөө л ингэж дааж гарах, давж гарах ийм зүйлүүд тулгардаг. Тэгээд нойр гүйдлэр бол эмнэлгээр ингээл явхад бол нойрны эмэл зөөлдөг. Гэсэн хэдиж би тэр бол одоо ингээ нэг амралт буюу тэр унтж байгаа гэсэн тийм зүйл биш гэдэг утгаар нь ерөөс нойрны эмэл хэрглэж байгаагүй. Тэгэл унтсан үедээ унтаал удахгүй үедээ унтахгүй. Ингээ маргааш нэг тийм нөгөө зомби шиг гэдэг шиг тийм байдалтай явдаг байсан. За тэгж явж байгаад ер нь бол энэ жаргах шиг хөтөлбөрийг сонссон. За тэгээд одоо сэтгэл зүйн хувьд маш уналтанд орсон. Сэтгэл готролд орсон. Одоо гомдол харуулсалтай хүрсэн. За ингээд яг тэр сэтгэл готролд орсон үедээ би давхарлсан байсан. За тэгтэл би давхарлаад би одоо тэр хий одоо ясандаа шургах гэдэг тийм ясандаа тулсан одоо мэдрэлийн ядаргаа ясандаа тулах гэдэг тийм тэр үед ингээд би давхар болсон байж байгаа
бас тогтоож чадлаггүй. Одоо ураг маань ямар ч байсан зүрхэн зогссон байсан. За ингээд одоо ургаа цэвэрлүүлэх ийм асуудалтай тулгараад одоо энэ жаргал хөшийн хөтөлбөрийг сонирхож эхэлсэн. Өмнө нь бол надад одоо хүн санал болгож явах тоодгүй байсан л та. Тэгтэл ингээд яг яалтчгүй урд тулаад ингээд нөгөө дээшээ тэнгэр холдоош газар хатуу мэд учраа болохгүй энэ залуунаас нь дээр хүн өвчин нилээл гэрт ингээд хитж яхад хүмүүс бол ингээд ойлгодог. Би ер нь хадуур малгаагүй юм мэд чаддгүй байхгүй. Тэгээл тэгэхээр залуу хүн байж гээл нэг бол ингээд ер нь л тийм зузаанцтай юм. Тэгэхээр миний хувьд одоо залуу хүн ч бас нэг тэгж тэр байл те явмаар байдаг. Тэгэхээр тийм боломж байдаггүй. Тэгээ ирэл хайхуул хийсэн. Тэгээ энэ хөтөлбөртөөгөө одоо уулзаад тухайн үед бол нөгөө шалтгааныг дандаа гаднаас хайдаг, бусдаас хайдаг. За тийм байсан. Тэгтэл энэ хөтөлбөртөө учран залгаснаар бол шалтгаан өөр дээр байд юм байна. Шалтгаан энэ өвчин зовир зовлон тэр алмаа бүгдийн одоо шалтгаан сэтгэл зүйн асуудал байд юм байна гэдгийг одоо тэр даруйд л би хүлээн зөвшөөрөл маш сайн явагдсан. Үнэхээр одоо миний ингээд би маш хичээнгүй ажиллаж амьдарсан. Гэсэн хэдиж миний тэр хичээнгүй ажиллаж амьдарсан тэр зам маань биш байсан юм байна тий. Тэр юм бол зөв зам нь юм бол би бас зүтгээд үзье гэд итгэл үнэмшлийн хувьд маш өндөр байсан. Тэгээд хүлээн зөвшөөрөл маш хурдан явагдсан. За тэгээд энэ кавант хөтөлбөртөө эхлээд эдгэрэлт бүртгүүлээд явж байсан чинь кавант хөтөлбөр зарлагдлаа гэд манай эдгэрлийн багш маань бас холбож өгсөн. Боломжтой юм ментор байсан. Тэгээд кавантод ороод бол яг тэр сэтгэл зүйн суурь шалтгаан тий гомдол гэдэг зүйл одоо туйлдаа хүрсэн. Өөр бохомдол маш өндөр болсон. Өөрийгөө өдөртөж чадахгүй хэмжээний тэгсэн тэрэндээ гимшдэг, өөрөө мэдлгүй ууралцдаг, өөрөө мэдлгүй гомдолдог. Тэгэнгүүтлээ тэрэндээ маш их тийм гимшдэг. Яагаад ингэж би ийм хүмүүстэй гэдэг асуулт надад үргэлж дагаж явдагсан. Зүйтэй. Тэгээд энэ сэтгэл зүйн асуудлууд дээрээ одоо ажиллаад, өөр дээрээ ажиллаад одоо бүр ингээд ирүүл сарвал дахиад нэг хүсэл мөрөөдөлтөө хөтлөгдөөд ингээд явж байгаа. Одоо бол нойргууд нь гэдэг асуудал үнэхээр сэтгэлийн асуудал байсан байна. Одоо өнөөдөр үнэхээр хангалттай одоо сайхан унтаж амрыг гэтэл сайхан унтдаг. Би бүр тэр унтна гэдэг асуудал надад баг нэг нохоо унталт гэж ярьдаг шүү дээ тий. Хүн хажууд амьсгалахад сэрэгтүүдээ. Ямар ч юм амарлага болохгүй тийм байсан бол одоо хүн одоо шүн одоо гэрийн хүмүүс босоод явж мовсныг би мдэг унтчихаа. Тэр бүр ингээд баярлалаа тий. Тэр л миний бас том амжилт байна. Тийш дээ энэ чинь хамгийн том. Тэр том амжилт байсан. Харшил гэдэг би айгүй юм үнэрч. Эргэн тойронд нэг үнэртэл надаас үнэрчээр яаж нөгөө л хайгаа явчихдаг. Тэгтэл тэгээд нөгөө үнэрч тийм байдлаасаа болоод ингээд үнэрийн харшилтай болцсон. Тэгээ үнэр ерөөсөө юу л вэ? Одоо ах хэрэглээний үнэртэй уус тэгэл тоос шороо үнэртгэд хүртэл ингээд шууд харшил хөдөлдөг. Тэгтэл тэд нартай ингээд эсэргэлзээд сүргэлдөөд байсан байгаа байхгүй. Тэгтэл тэрийг хүлээн зөвшөөрснөөс одоо надад тийм үнэрийн харшил байхгүй. Манай би бүр гэрийнхөө нэг үнэртэй усаад төрхийг гэхээр юунд гарч төрхийг гэлдэгдэг байхгүй. Тэгсэн одоо ингээд хажууд төрөгч нэрээ юм уу зүгээр юм уу гэд тэгээд бүр итгэж чадаад ирсэн байгаа. Тэгээд одоо тэр процесс шул ямар нэгэн тийм хаа тарших, хүлээс гарах, тамирдах тийм асуудал байхгүй байгаа эдгэрсэн. Бамбайн зангилаатай байсан шинжилгээгээр бол бамбайн зангилаагүй гарсан. Тэгэхээр маш их тэр гомдол, буруутгалыг авсны яг дараахан бид бамбайн зангилаатай болсон байсан. Тэгээ яг тэр сэтгэл зүйн асуудал дээр ажилласны дараагаас бол шинжилгээ өгөхөд тэр чинь 6 сарын дараа гэсэн үг шүү дээ тий. Тэгээд бамбайн зангилаагүй байсан. Гайхалтай баяр хүргэе. Ингээд хий болвол мэдээж уламжлалтаар л одоо тийм хийдэг гэхээс биш шинжилгээ юу байдаггүй тий баримт байдаггүй. Гэхдээ миний бие дээр бол гайхалтай өөрчлөлтүүд. За өөр удаа байхгүй болсон тий. Сэтгэл хөдлөлтөө маш олон зүйлүүд бас илэрч гардаг тий. Тийм шүү дээ тий. Тийм. Тэгээд ямар ч байсан тийм сайхан завиргүй ирж хүчтэйгээр
одоо хүсэл мөрөөдөлтөд хөтлөгдөө дүүлж яваа. Зэ гайхалтай. Үнэхээр гайхалтай тий. За хий гэдэг өвчин маань ерөөсөө ангахаар яваад бол ерөөсөө одоо тийм байна, ийм байна гэж ерөөсөө онш байхгүй тий. Зүгээр байна л гэдэг. Зүгээр байна гэж за тэгэл үсрээл нэг ядаргааны витамин л хичээж өгдөг өөр юм байхгүй тий. Тэгээд өөрт болохоор маш их одоо зовөр ихтэй гэдэг, нойргуудтай маш их ядраад сүлдээдэг. За тэгэхээр хий өвчлөл бол ерөөсөө яалтчгүй ингээд сэтгэл зүгээс хөдөлтэйгээр ингээд өөрийн бие дээр ингээд маш их зовөрөдөө илэрч идэг тий. За бусад өвчтөй хүмүүс бол ингээд эмнэлгээр онцлуулаад ийм байна, тийм байна, тийм эмчилгээ хийдэг гэдэг бол хий зовөр маань ерөөсөө тийм байхгүй гэдэг нь аюу хэцүү тий. За тэгэхээр ингээд манай хоёр оролцогч бол ингээд юм гоё эдгэрэлтэнд төрсөн юм байна. За тэгэхээр эдгэрэлтэнд хүрээд явж байхад бид нэр ингээд одоо нэг тохируулга гэдэг нэг юм гардаг штэ тий. Тохируулга гарч байгаад нэг эдгэрэл явагддаг. Тэгвэл энэ тохируулгын хадлаар та хоёр минь жоохон төвчгөө ярил. За гавь ах маань. Тан дээр юу ямар тохируулга гарч исэн бэ? Хүмүүсээ та сонирн бах тий. Яг эдгээрээ сэтгэл зүйтэй ажиллаад явж байхад одоо хуралт хийсний дараа ингээд тохируулга гэдэг нэг юм явагддаг байгаа штэ. За нэг над онцгой болсон юм бол юу яасан шүү. Би одоо 11 сард яг 5-6-11 энэ хөсвөтөд би юу яасан шинжилгээ өгөөд бүх шинжилгээнүүд мань асар муу гарсан. Яг нөгөө квантж явж явах үед гэсэн үг тий. Бүх шинжилгээ муугаараа. Тэгээд бүр эргээд би ингээд эргэлзээл ирж байгаа байхгүй. Тэгсэн ирнэ өөртөө тийм зовир том баг байсан. Айгуу багс. Тэгээд сэтгэлээр айгуу унаал. Тэгээд би одоо тэр хүсвэтийн ариун амч байдаг л та. Одоо нодон намаа бас амарч босгосон. Түргэн хугацаанд бол одоо энэ хүсвэтэй шинжлэх ухааны эмнэлэг бол босгоо шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд би тэр эмчдэр л очив. Очоод нөгөө яаралтай хэвт таны одоо алаа тасаад одоо бүхэл эмч ингээ өндөр гарсан байна. Одоо саар үсэмсий юм өг шигтэй босболтой гэдэг чинь дандаа 780 гарсан. Тэгээ би ингээ хэвцсэн. Тэгээ хэвчсэн чинь миний зүрхний хэм ерөөсөө шин 33 30 пульс 6 пульс ингэж унаад. Тэгээд би айгүй бас цаанаасаа намайг ингээл энэ эргэн тойрны хүмүүсүүд ингээд хардагт би айгүй их залбирт. Нэг дөнгөж 20 хэд охин байсан. Тэр охин шүн юу яаж байгаа шүү дээ. Би яг шөнийн 8 цагт ингээл зогсох гэж байгаа байхгүй. Шөнийн яг 2 цаг үед. Тэгтээ яг тэр үед хүн ингэж та одоо над яг анх ороход яасан шүү дээ. Очроор хөтлөгч судрын паян гэдэг гэсэн шүү дээ. Тэрний одоо очроор хөтлөх судрыг чинь би тархин дээр дэрэлж унтаад нөгөө юугаа таринаа би шүнжэнгөө унссан байхгүй. Тэрний үр дүн яг өглөө 8 цаг гэхэд надад мэдрэгч байгаа байхгүй. Хамгийн үеийн хөлс гараал тэгээд эмч нөлөөлсөн, тэр таринч нөлөөлсөн, миний сэтгэл санаач юусэн тэгээд боссон. Тэгээд би нөгөө эмч маань ариун эмч одоо энэ эмнэлгээс гарангуудаа яаралтай боолох гэсэн байхгүй. Нэг олоо боолох. Олоо боолох гэдэг нэг 7 хоногийн дараа гараад энэ бриллиантанд би боолгож байгаа байхгүй. Боолох гэдэг орцсон байхгүй. Тэгсэн чинь бриллиантын тэр залуухан өө та одоо боолгож болохгүй. Багжинд энэ чи хөрөхгүй. Та бүтэн нэг жилийн дараа үзүүлэх гэсэн. Тэрэн дээрээс би амар урам аваад байгаа байхгүй. Тэгээд би тэр өдрөө юу яагаад тэр шөнөө би энэ квант явж ирсэн шүү дээ. Гинт зүүдэлсэн чинь миний элгэн дээр сакура цэцэг орчихсон. Хүн дээр. Тэг хүн яг тэгж баярлтын байлээ шүү. Тэг. Бүх миний өвдсөн 2 бөөр одоо дотор бүхэл эргэтнүүд дээр нь тэр дандаа хүрэн юм дээр сакура ягаан цэцэг ургацсан. Би тэгээд маргааш нь хичнээн их баярлалаа. Би тань дээр бүүж ирж хэлчихсэн даа тий. За би идэгччээ би бүр идэгччээ гэдэг. Сэтгэл зүй гэдэг юм бол одоо жараа багш идэгчээ тий. Хүний ерөөсөө 98% нь өөрт чинь байдаг. Зүгээр нэг 2% нь л ерөөсөө гадны нөлөөтэй шүү. Сэтгэл зүй тэгж хэмжилдэг шүү. 70 тухайн одоо сэтгэл зүгөө өдөрч чадвал тэгж яадаг шүү. Тэрнийг би боддоор мэдэрсэн юм шүү. Би
Би одоо нэр үнэхээр залбирдаг энэ хэвээр ямар суут ийм сайхан хувилгаан гэдэг бидний дэргэд ингээд энэ цаг үед ингээд за яац юм бэ? Одоо бүрхэн. Тэгээд тэр үнтэй би ямар азар ингээд уулзсан. Би дахин төрсөн. Яг одоо л тэгж би дахин төрсөн. Би ингээд ерөөсөө тийм итгэл над дүүрэн ирсэн. Өнөөдөр би бол баяртай. Би тэр хүний залбирал, тэр хүний одоо энэ 12 ичдийг ингээд бүр нялхаас нь эхлээд ингээд өдөө хүртэл ингээд системтэй ингээд ийм гоё програм бэлдээд ингэж хүн төмөн олонд зориулаад ингэж өөрийгөө зориулж ингэж хүргэж байгаад нь би одоо бүр стоо хөвтэй шүү. Бид бол амар хөвтэй болсон. Монгол хүмүүс бол тэрчгээр хөвтэй. Ерөөсөө би дахин төрсөн. Ийм таны ач байна. Би дүүгийн хамт дүүгийн минь ач байна. Би хэн байсан бэ? Би ямар байсан бэ? Өнөөдөр би ямар болчиход би ярьж байна. Тэг шүү дээ. Би аимшиг юм байсан битүү гэж. Салхин гойвод очиж шүү дээ. Нөгөө хаврын муу мал гэдэг шиг тий. Юу тий хаврын муу мал. За яг л лаа. За. Тэгэхээр миний хувьд болохоор хамгийн анх одоо багшийнхаа хичээлийг сонсоод ерөөсөө сонсоогоор л унтаад гэн би эхний сар болвол ингээд унтчаад л баярлж байсан. Тэр л миний амжилтсан болохоор хичээл одоо сонсож байхдаа л унтчихсан. Тохируулга гэхээр би тохируулгыг анх хүлээж авахдаа шууд ингэс. Ер нь альва зүйл ингээд нөгөө суурнаас хөрвөлж тийм ээ. Одоо цэвэрлэгдэж, тэнцвэржиж, эрүүлждэг гэсэн ойлголт бол энд явагддсан юм байна. Үнэхээр одоо тохируулга ингээд бие дээр байсан зориурууд ингээд ахиж илэрдэг. Тэгээд одоо тэнцвэржээ, цэвэрлэгдээд ингээд бол ирүүлж байгаа тэр процесс бол бие дээр ингээд өдрө болгондоо л тохиолддог байсан. Би бүр ингээд шагаагаа ингээд болголцсон байжсэн чинь шагаа хүртэл одоо ингээд эргэж сэдэрч гэж ингэж өвдөлт мэдрэгдэж байгаа байхгүй юу? Тэгэл тохируулга явуулж юм байна. Гэхдээ л тэр завьур байхгүй болж байсан. Тэр бол үнэхээр гайхамшиг байсан. Тэгээд нөгөө би маш их хүйт тааш хаагдчихдаг байсан. Ингээд би яг энд одоо анхны юу танилцуулахад эрэхтэй нэг юм төрцөн хүн шиг айгуун давхар хувцастай тэгэл малгайдалгаатай тэгж ирж байгаа. Тэгээ олбогтай гэж. Одоо миний хувьд бол шүн ч гэсэн ингээд нөгөө хагдчихдаг учраас дээлэж тайлж чадахгүй хувцас шүний 2 3 гэж юм сольдог. Тийм байсан. Би маш хүйтэн хагдарсан. Тэгээд мантрага би шүн сонсдог. Мантрага шүн тавиас сонсоход нэг нойронд одоо ингээд ирэх. Миний биеийн одоо халуун маш их доош ундаг. 34 45 хүртэл ингэж ундаг. Тэгэл хагтшаал одоо хамрын үзүр хүртэл бүрдгэж шахав тийм. Тэгээд би 100-ны халуун хүртэл симптом унжилтэй юм байдаг. Тэгтэл мантра сонсоод ирсэн тэгж бүр ингээл хүүтээ хагтшаал бүр тэр чигнуулаад сэрэл мантрага ахиж ингээд нөгөө нойрон дундаа сонсоод эргээл унтсан төдөө зүгээр ингээд биес халуун хөлс цуваар би халуун тэгвэл ингээд буурсаал явж байгаа юм шиг тийм мэдрэмжийг авсан. Энэ 2 шөнө бол ийм тохируулганууд дээр явагдсан. За ингээд энэс ар дээр бол одоо тэр халуун хөлс гардаг юм байна. Ингээд хөлс гарахаараа л хүйтэн байдгийг боддог байхгүй би. Гэтэл ингээд халуун хөлс гараад ингээд би маань ингээд халуун байгааг мэдрэх болоо. Тэгэхээр гайхалтай юм тохируулга болж ирсэн. За мөн бас хамгийн ихэндээ тэр үнэрээр бас нэг юм тохируулга явагдчихсан. Зөв. Яг ингээд нэг ядруу тийм байсан чинь ингээд шимээ арх хүндртэй л явчихдаг байхгүй. Тэгэл би энэ юу шимээ арх хүндртэй даа яалаа илээ гэж ярилцаад энэ юу юм бэ тохируулга юм бэ. Өөрөөсөө шимээ арх халаага шатцтай уучих гээл. Тэр шиндээ бас тэр шимээ арх ингээд шатцтай 3 балга уугаад унтсан чи хөөстэй нэвс хөлрөө. Тэгэж бас ингээд үнэрээр тохируулга явагдана. Арцгаангүй үнэртэн тийм тохируулгууд бас явагдчихсан. Гайхалтай юм аа. За. Тэгэхээр бид нэр яг ингээд хөтөлбөрт ороо явж байхад яг ингэ тохируулгууд ингээд яг илэрхиснээрээ яг идэвхлэн төрдөг байгаа даа тий. За тэгээ манай хоёр оролцогчийн тухайд ч бас авиас хэлгийн нэг тодорсон байгаа даа. Бадам орлын тухайд болохоор одоо ерөөл их өргөдөг болоод талархал ерөөлийг бол одоо урсгадаг болсон байгаа шүү дээ тий. Маш гоё өвчтөг болсон шүү дээ. Өстө уншаад юмэр хэд дахин уншмаар гоё өвчтөг болсон шүү дээ. Би ч өөрөө хэд уран зохиол юм багш. Мэргэжлээ. Гэсэн хэдэж би одоо арга барилаар заадаггүй юм байна. Нэг их өөрийгөө бичдэг гэж ер нь боддгоо бичдэггүй тэр яруу найраг бол бичдэггүй байсан. Тэгтэл энд орж ирээд бол эрчим нэрийг өсөөд те одоо тэр
өндөр баяр талархлын одоо эрчим дээр ингээд оршоод тахаар бол үнэхээр цаанаас ингээд урсаж талархлыг ерөөлийг бол ингэж дэглэгдэг. Хаа яваа газраа л одоо хүн болгонд та тийм ингээд сайн сайхныг өрөөгөө сайн сайхныг гэрийнхээ одоо заслыг хүртэл те өмнө бол энэ дээр ч очиж заслыг хэлгэн тэрэн дээр ч очиж энийг чиг гэл ингээд нэг ер нь өөрөөсөө илүү бусдыг л тавьдаг байсан. Одоо өнөөдөр бол үр хөвгтөдтэй тэр үгийн дээр даштай өрөөлөөр одоо үр хөвгтөдтэй ихэ зам заяаг залж өрөөж дэлгэж одоо өөрөө гэж засал хийдэг болсон. Ямар ч байсан сайн үнэхээр бахархмал тий. Өрөөгөөд ингээ явж байхад бол үнэхээр одоо хүүхдийн зам заяа тэр одоо эрчим нэрийг хий сэтгэл гэдэг бол агуу байдаг тий. Тэгээд одоо тийм санаа зовно гэдэг зүйлээс бол бүрэн одоо ангиж ирсэн байдаг. Тэрийгээ санаа тавилт болгож одоо үрэл зам заяаг энэ одоо дэлгэж өрөөж эргэн тойронд харсан бүхэндээ эрүүл сарвал байх болтугай гэдэг ерөөлийг бол дэлгэж авдаг болсон. Зүйтэй, ястай гайхалтай тий. За, гайхах маань хувьд болохоор бас гайхалтай, үнэхээр бас бахархмаар тийм ээ. За, яг хөтөлбөр сураад л нөгөө бие яах уу гэл нөгөө эм тариагаар амиа зогоогоол ингээд явж исэн хүмүүс маань одоо жүжигчин мэрэгчлээ тий. За, тэгээд жүжигчин мэрэгчлээ байжгаад мэрэгчлэрээ нэг ажиллаг байсан тий. Тэгээд яг хөтөлбөрт явж явах хугацаанд кинон тоглох саналууд ирээ. Тэгээд кинонда тоглож хэлсэн байгаа. Задлаагүй тэгэхээр киноны түр бас ороод тоглосон байгаа тий. Та минь яг энэ дээр жоохон тодруулаад ярил тий. Ингээд хүмүүсийн одоо сэтгэл зүй одоо өөрийнхөө эрчим энергийг нэмээд ирэхийнхаа тоолонгоор одоо өөрийн цаад далд авьяасууд нь тодроод ингээд одоо гайхамшигыг бүтээж чадчих байгаа. Тоо жишээнүүд маань одоо та хоёр мөн шүү дээ. Энд одоо үнэхээр талархаж байна. За. Би 1985 онд Багшийн дэдийн кино драма ангид төгсөөд би Дорндын театрт энэ 6 жил ажилласан. 91 онд. Тэгэл би найруулагчийн сургуульд 91 онд яваад эргэж тэрнийгээ төгсөлгүй би орхиод. Тэгэл би 91 оноос одоо 2026 он гэдэг чи одоо би бүтэн 35 жил би урлагийн тайзнаас бүр холдсон байхгүй. Бүр мартсан байхгүй. Мэргэжлэрээ бол ажиллаагүй. Гэтэл энд явснаа эхлээд надад маш гоё тийм үүд нэгц. Аха. Миний аймда би ангид 3 ган уягтай. Би дундх ган уяг. Манай одоо Төв аймгийн театрын дарга найруулагч уран сайхны урлагийн хөдөөх гэж тодтолтой Жимдэржин ган уяг гэж найруулагч байлаа. Сүүлд энэ Жуулгын Цэргийн дуучин жуулгын уран сайхны өдөрч ерөнхий найруулагч хийжсэн. Тэгээд тэр найз маань отхон шав. Одоо энэ саяхан хийсэндээ энэ Баогийн тогсрынгийн зохиол одоо задлаагүй цагаа гэдэг юм байна шүү дээ. Энэ киноны ерөнхий найруулагч энэ Баттэлгэр гэж тэр залуу би яг нэг пэшэр танилцж байгаа байхгүй. За. Би өстө миний багшийн нэр нэгтэй ангийнх нь андыг би ямар ч юм би таныг өөрийнхөө уран бүтээлд авах. Би та хэзээ нэгэн цагт биеэлдэж байж байгаа. Тэгсэн чи яг би энэ эд бас жоохон хүмүүс гэхдээ гоё тэнгэрцэн байсан үйл дөө. 10 сарын 25 оны 10 сарын дундор намайг дутдаг байхгүй. Эдээс орж явах хэрэгтэй. Ааха. Тэгээд хөргөд тэр айгүй гоё өгөөмөр хүнлэг залуу та тэр. Тэгээ намайг та хүрээ тэр. Таныг аваад би агаар сэлхэнд гаргая. Тэгээд сайхан амарчаад зурганд орчих гэж. Жижигхэн зурганд орчих. Тэгээд тэрэнд орсон. Тэгээд тэрэнд орсон чинь нөгөө кино маань Монгол даяар 30 сумд хүрсэн байж. Тэр гоё менежмент хийгээд тэгээд тэр том Маугийн лавсрангаа тэр том нэр зүр авшиг энэ киноны бүхэл тэр юм нөлөөлсөн л дөө. Тэгээд тэр гоё залуу чинь урд нь шар гээгээд гоё кино хийгээд олон улсад шалгарсан тийм залуу. Тэгсэн чинь одоо сая тэр кино маань Москвагийн олон улсын одоо Горгийн нэрмж кинонд 1500 орн бүтээлээс 43 орны
одоо тэр том кино бүтээлээс шилдэг 12-д ороод одоо 4 сарын 12-нд одоо Москвагийн юунд олуулсан кинонд өрсөлдөж байна. Эндээс л одоо тэгэл Монгол зүгээр кино биш шүү дээ. Зүгээр кинод би ингээ багтаад орсон да. Ямар гоё юм бэ? Явахгүй тий. Иймэрхүү. Тэгээд би чинь энэ юм юу байж гэн. Тэрэн зэлбэрч байна. Тэгээд энэ Кавант гэдэг энэ сургалтанд орсноор миний мөрөөдөл аягүй сэргсэн байхгүй. Тэгээд аягүй сонир. Би өөрөө ингээд засаад байхад миний ойр орчны бүх хүмүүсүүд би хэлээгүй багтал тэд нар засраад ингээл тань ч бас нэг гоё үйл явдал болсон шүү дээ. Нэг Кавант явж байгаа тий. Нөгөө Америкаас урилга ирээстэй бас. Америк явах урилга. Тий. Гэхдээ хэрөөсөө дэлгэрээд. Тий, дэлгэрээд. Юу яасан? Хэрөөсөө ингээ боцсон сансан ерөөсөө ингээл араасаа ингээ дундраад байгаа. Тэр ингэсэн байхгүй. Миний хамгийн дотны найз юм аа. Охин Америкт одоо удаагүй шүү дээ. Яваад нодон 3 сард явсан. Тэгээ яваад ирсэн чинь надад яг тэр Кавантад явж байгаа үед нэг өдөр над руу ирд. Сайн уу гэдэг чинь. Оо сайн минь сайн уу юу вэ гэл тэгсэн чинь би танд маш их талархаж явдаг. Та бол одоо манай ээжтэй дотн сайхан харилцаатай. Миний сэтгэл их хүндтэй байдаг. Би таныг Америкт орчино. Би танд урилга явуулах. Тэгээ надад урилга ирсэн. Тэгээ урилга ирээд сая би ерөөсөө юуны 3 сарын 4 сарын 6-нд намайг орох байсныг урагшлуулад 3 сарын 13-нд та юунд Америк элчин дээр очив. Тэгээ би тэнцээ очсон чинь би нөгөө асуулт явуулд юм бэ. Тэрэн дээр нэг гадаадын хүн яасан чинь би ганцхан асуултанд тэр би буруу өгөө тэгээд тэр миний өөрөө алдаа. Тийм гоё тохиолдол ингээд надад ингээд бэлгэл ирсэн. Алхам тутамдаа ингээд сайн сайхан юмтай тааралдаад тэгээд ингээд чинь тий. Кавантын чинь энэ сургалт бол яг ингээд маш гоё орон дээр хэвтүүлж байгаа л тэгэл намайг жинхэнэ ингээд жингүүтлийн байдалд оруулаад манай одоо золбоо огш манай нүрээ огш энэ чинь хажуунаас ингээд гоё жинхэнэ тэр өвчний шалтгаануудыг бүр үндсээс нь ингээд хөөсөр урагшлуулж ингээд хөөсөр яваад яг олж игэл тэгэл нэвшивтэл миний намайг ингээд ойлуулаад тэгэл тэр блокуудыг ингээд бүгд ингээд тайлж өгдөг байхгүй. Тэгээд тэрний гараад явангууд тэр өдөр юм бүтэж байгаа гэж яана гэсэн. Сансан юм бүх маань яг л санаагаар цаг минутаар ингээд дараалаад ингээд бүтээл тэр өдөр аюу гоё болт ингээд гүүмэр санагдах. Тийм болт юм бэл. Тэгээд их сонин тийм эмчилгээний ийм учралтай би золгосондоо би хязгааргүй их талархдаг. Тэгээд хамгийн анхных нь тэгээд өнгөө орчиж байгаа байхгүй. Би тэр чинь одоо ингээд анх уулзалтахтаа би мэдчихэж байгаа тийм бүгд ингээд сэтгэлийн гал нь унтсан, нүдний гал нь унтсан. Ямар ч одоо ерөөсөө л эрүүл болох хүсэлтэй, өөр хүсэл тэмүүлэл байхгүй тийм. Ийм хүмүүс ингээд бид нар ингээд алхмаар дээшээ алхмаар нүүрэнд нь гал тодроод ингээд ирэхээр бол үнэхээр би нэг өмнөөс маш их талархаж баярлж хүлээж авдаг. Тэгээ энэ олон энэ гайхамшигтай зүйлээ бас төмөн олондоо гэж хуваалцахыг бас чин сэтгэлээс ингэж хүсэж тэмүүлж эхэлдэг. Үнэхээр бас өвчин зовлон гэдэг тийм ээ зовлон бэрхшээл гэдэг ямар хүн болгонд энэ одоо амтыг амтлаасаа хүн болгонд энэ жаргалыг бас хүртээсэ гэсэн үднээс бас ингээл харамгүйгээр одоо өөрийнхөө туршлагыг одоо нуу хаах юмгүйгээр ингэж бид нар бас ярьж хэлж явдаг нь бас үнэхээр талархалтай тийм. За би энэ хүмүүст хэрэг болж магадгүй болохгүй ч юм магадгүй. Хүн өөрөө өвчнөд дууддаг гэдэг. Бас тэр үл байдаг юм шиг болж. Би үл яагаад гэвэл би 8 настайдаа би унжирсан. Аав маань илгэний аракаар өнгөрсөн байхгүй. Яг аавгаа ингээд өнгөрөхөд би ийм амар миний аав чинь ингээд бүх юм яг сая би яг тэрийг татлаа шүү дээ.
жин бүр 40 хэд болоод би яг аавынхаа тэр тэгээ бүх би ингээд цоохор болоод миний аав чинь нөгөө халахгүй дайнд нөгөө толгоон сэргийлэхэд ингээд явж байгаа дандаа нөгөө худаг ус ууж гуруулаа яваал тэгэл эргэж нэг нь тэр их зэрэг рүүгээ мэдээ өгдөг өөрөө биеэрээ амсаж тэрж байгаа тэгээд хорцсон тэгээ өөрөө л маш хүчтэй лам байсан тул да 10 жил шоронд суугаад гараад ирэнгүүт нь шууд миний аав чинь алкоголын дайнд толгоон сэргийлэхэд тэр армийн түрэмж явуулсан баг гуруулан гэдэг шоронгоос нь шууд гаргаад тэгэл ингээд тэр үеэс эхлээд хорцсон өөрөө над ирдгсэн тэгэд өөрийнхөө яг тэр лам байсан тэр хүчээрээ 60-ны хүрээд өнгөрсөн байхгүй тэгээд яг тэр 60-таа өнгөрөхт би ингээд цоохор би яг дэрэгдэн байсан 8 настай байсан миний ээж бол би ээж мэдгүй ээж маань 3 настай өнгөрсөн тэгээд би тэрнээс айц авсан байхгүй тэрнээс айц аваад гэтэл миний ээжийн ах нь бас 61-тэй өнгөрсөн миний ээж одоо миний эцэгтэй би аавынхаа 52 наснд төрсөн байхгүй миний ээж чинь одоо 26-тай залуухан өсгөө миний аавтай одоо ингээд манай аав чинь одоо энтийн бэрхүү урхан ерөнхий нэгтлэн 54 онд данхлын нэгтлэн тийм хүн байсан. Тэгээд тэр ойдч хүүхэнтэй залуу хүүхэнтэй суугаа. Тэгээд тэр хүүхэн миний ээж чинь одоо манай антай гэрэл манай аавтай гэрлэхдээ 2 хүүгээ дөрсөөхөндөө өгсөн байхгүй. Тэгсэн чинь тэр хоёр ах маань хоёулаа 60-60-тай нас хүрсэн. Би тэгээд яг 60 насны дээрээс эхлээд тэр өвчин баггүй. Би яг тэрнийг тэгээд за би энэ яста яг 60 дээрээ би ингэ өвдөг юм байна. Тэр их бодол намайг энэ өвчний их суурьж тавьсан баг. Тэгэхээр хүн бүхэнд энд бас байж болох юм байл шүү гэдгийг би бас сануулж тий. Болохгүй өнгөрсөн ч биш болно шүү дээ тий. Тэгвэл би аавтаа баярлсан. Би одоо 65 хүрсэн. Миний аав тэр 60 нас их дагуулад над төгсөн. Би одоо хэвээр ингэ залбираад явчих. Тий. Тэгэхээр би шинээр төгс. Тий. За тэгэхээр гавь ахын тухайд болохоор нөгөө сэтгэл зүйн шалтгаан гэдэг нь болохоор энэ айдас байгаа гэсэн юм шүү дээ. Айдас. Дээрээс нь гомдол байсан. За тэгээ дээрэс нь эмэгтэйчүүдэд одоо гомцсон бас гомдол байгаа гэсэн тийм ээ. Маш их зовлон туулсан байгаа даа. Тэгэнгүүтээ хойд ээжийн гар харсан. Тэгээ тэр үедээ одоо мэдрэмжтэйгээ тэр эмэгтэйд гомддог байсан. Тэр мэдрэмжээрээ одоогийн амьдралдаа бас яг энэ давтагдаад явчихсан байгаа тий. Сэтгэл зүйн шалтгаан бол яг ингээд гомдол, айдас үзэн ядал дургуутсал уур бухимдал гэдэг ерөөсөө хүний сэтгэлд одоо байж болох бүхий л сөрөг төлөв байдлууд бол ахад байсан тий. Хамгийн том айдас бол ерөөсөө яг ингээд үхлийн айдас байсан. Тэгээд энэ айдсууд дээрээ хоёр багшийнхаа дэмжлэгтэйгээр яг ингээд кавантад орж хуургалт хийснээрээ ингээд гоё өөрчлөлтийг авсан байгаа тийм ээ. Ааха. За Баднагийн минь хувьд болохоор одоо гол одоо сэтгэл зүйн шалтгаан юу байлаа? Сэтгэл зүйн гол шалтгаан гэвэл гомдол байсан. Шиг тийм гомдол гологдсон мэдрэмж ч юм уу юу харьцуулагдсан. Яг саны хий эмэгтэйчүүдэд болохоор тэр бөөрөн дээр болохоор бас нэг тийм шаардлагатай юу гэдэг лээ. Гадуурхагдах тийм мэдрэмжтэй. Тэгээд өөрөө болохоор маш их тийм ингээ хүчрэхийг одоо хүчрэхийгээр одоо аль баг наснаас л яаж хүчтэй болох гэдэг юм. Тэгээ би барилддаг 3 төрлийн хөр барилддаг таквондогоор хичээлдэг гэх мэтчлэнгээр ингээд эр хүн байхгүй ч гэсэн би болно гэсэн ийм бодолтой явдаг байсан. Тэгээд тийм бодолтой байх тусмаа надад энэ эрэгтэй хүний тусламж хамгаалж гэдэг юм уу тийм зүйл бас гэж юусоо тохиолддоггүй. Гэтэл би 3 хүүтэй тий 3 хүүтэй гээд гэр бүл амбал тавуулаа амьдардаг. Яг тий. Тэгээд яг энэ дээр одоо би үнэхээр тэр эрэгтэй хүнээс сурах хүч нөмөрнөөлөг ямар агуу байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч ирэхээр бол үнэхээр тэр эрэгтэй хүмүүсийн надад хандж байгаа хандлага үүдэр одоо тэр халамж нөмөрнөөлөг тий төшөг толгой зүгээр байж байгаа бараа нь ямар агуу юм бэ гэдгийг ингээд нэтрээд ирэхээр бол нөгөө уйлаа сууж исэн ч аргаддгүй тийм тохиолдол байна шүү дээ тий. Тэгэхэд хүмүүс хүртэл гүйж ирээл нулимс арчаа. Үнэхээр энэ квант буюу энэ энергийн энэ засал тий энэ сэтгэлийн засал гэдэг тэр миний дотор байгаа тэр хандлага өөрчлөгдөхөд л
Тэ харах үнцэг өөрчлөгдөхөд бол эргэн тойрон өөрчлөгдөж идэг гэдэг. Энэ бол үнэхээр агуу байсан. Тэгээ энийг бол өнгөрсөнд өөрчилж байхад одоо өөрчлөгдөж байдаг. Одоо өөрчилж байхад тэ ирээдүйд өөрчлөгдөж байдаг. Ийм гайхамшигтай. Яг үнэхээр хуургалт хийчихэл маргааш нь мэдрээл, хуургалт хийчихэл маргааш нь мэдрээл би бүр үнэхээр баярлалаа. Тэгээд яваад байж. Нэг чиг явсан та. За ингээд ийм гоё гайхамшигтай хоёр оролцогч маань ингээд өнөөдөр ингээд төмөө олондоо бас ингээд үр дүнгээ хуваалцсанд нь багш нь талархаж байна. Хоёроо бахархаж байна. Танд бол одоо зөвхөн шүү нөө ингээд нээсэн шүү. Баярлалаа. Тий. Одоо тэгээд бас ингээд сурах юугаа үргэлжлүүлээд явж байгаа манай хоёр чинь тий сэтгэлийн шийдэх хөтөлбөрөө одоо дүүргэж байгаа. За Падмамын бүр ментор бэлтгэх сургалтанд бас багшийн хөтөлбөрт бас хамрагдаад явж байгаа. Тэгэхээр ингээд үргэлжлүүлээд манай хоёр мөн суралцсаар яваа. Өөрснийгөө олсон, таньсан тий дахиад цаашаа өөрснийгөө одоо ингээд нээж илрүүлж цаашдаа дахиад ямар гайхамшиг бүтгэн одоо тэгээд дахиад удахгүй бас уулзах байхаа гэж бодож чинь. Тэгээд хоёроо үнэхээр их одоо бахархаж байна. Гайхалтай тийм ээ. Үнэхээр хүний одоо далд хумсар буюу одоо дотоод энерги, дотоод хүнээс сэргийгээд ирэхийнхаа одоо сэцүү тийм хүнд ингээд одоо санаанд дарамгүй энэ гоё олон үйл явдлууд ингээд тохиолддог байх нэ. За манай хөтөлбөрийн тухайд болохоор одоо Кавант хөтөлбөр маань 10 сараас ингээд одоо хэрэгжээд одоо ингээд үйл ажиллагаагаа явуулаад явж байгаа тий. Хамгийн анхны эсэлтээ хоёр маань ингээд юм гоё үр дүнд хүрсэн байна. За тэгээд 2 сарын хөтөлбөрт яг эрчимтэй одоо хоёр багш дээрээ ингээд уулзалт аваад энэ хөтөлбөрөө одоо сэтгэл зүйдээс нь сэтгэл зүйн шалтгаан дээр нь хургалтуудыг хийж ингээд хамгаалт явуулдаг байгаа тий. За бүлгийн уулзалтаар мөн ялгаагүй яг сэтгэл зүйтэй дээр бүгд ингээд байгаа хүмүүстэй ажиллаад сэтгэл зүй дээр нь ажилладаг тий. За тэгээд 6 сарын хөтөлбөр байдаг тийм ээ. Эхний 2 сарда яг ингээд хэмжүүлсэн байдлаар хоёр багш дээрээ яваад бүлгийн уулзалтандаа яваад танхимын ангидаа суугаад ингээд явдаг бол үлдсэн 4 сард нь яг онлайнаар бас өөрийгөө хөгжүүлээд ингээд ажиллаад явдаг гэсэн багш нараасаа бас дэмжлэг тусламж аваа тий. За тэгээд ийм хөтөлбөр байдаг байгаа. Тэгээд та маань Кавант хөтөлбөрийг сонирхвол бас ингээд биднэрт сонирхоод ороод ирэх боломж байгаа тий. За Кавант хөтөлбөр яадаг вэ гэхээр за Бадмашиг одоо ингээд оншин ингээд амгаахаар яваад бол амш тодорхой байгаа дээ тий. За тэгээд яг эдгэрээд байгаа мөхээр үгүй. Хэсэг уламжлалтаар яваад бол нэг хэсгийн гайг басна буцаал ингээд яадаг тий. За ийм оншин олдоод эдгэрэлтэнд хүрч чадахгүй байгаа тохиолдол. За оншин олдоод эдгэрэлтэнд хүрэхгүй гавь гашиг одоо 2 сарын настай гэд ингээд байж байгаа тийм үү. За тэгээд онцлогдох оншин олдохгүй байгаа болоод ингээд одоо асуудлаа шийдэж чадахгүй байгаа хүмүүстэй энэ Кавант хөтөлбөрөөрөө бид нар тусалдаг байгаа тийм ээ. За тэгээд одоо хувь хүний одоо тэр оролцоо итгэх итгэл үнэмшил энэ нь хамгийн чухал байгаа тийм ээ. Хувь хүн өөрөө итгэвч чармаалт гаргаж өөрөө өөртөө ажилласнараа эдгэрэлтэн түрээд байгаа гэдгийг одоо манай хоёр оролцогчоос харсан баха. Би одоо ер нь ийм цагаан дүүрэн юм уудаг байл шүү дээ. За. Имээр идэхгүй юм байлээ шүү. Чи үнэ хэл. За. Тэрнээ би одоо багсгаад ерөөсөө омега 3 уужин амин дэмий ууж шүү дээ. Уужин одоо амин чанар уурга ууж. Энэ гурыг ууж. Өөр юу хийхгүй. Тэгээд би чинь хоолны дэглэмтэй байсан. Одоо хоолны дэглэмгүй болж байна. Зүйтэй. Тий. За эмээгүүл ингээд ерөөсөө за эмбүүд ерөөсөө эмнээсээ өөр ингээд хорддог юм бэл. Би чинь бүтэн 4 жил. Одоо энэ цэнхэр дүүрэн л юм бол. Өчнөө барсан. Тий. Ерөөсөө нар салхих, гүүх, хөдөлмөрлөх, хоолоо зохицуулах тэгээд ерөөсөө тогтмол тийм өөрийн дадалтай. Зөв дадал хэвшил. Тэгээд мантра одоо энэ бяцлаглаа. Тэгээд өөрийн залбирал. Энэ бүгдээ ингээл өдөрт би 3 удаа хийдэг. Гайхалтай. Тэгэхээр миний хувьд бас нэг харж байсан, эмзэглэж байсан нэг зүйл гэх юм бол ингээд эмнэлгээр явдаг. Маш их орчир гараалал эмчнэр бол цаг наргүй тий ямар ч цаг наргүй ямар ч үг ингээл хэвээр үнэхээр инхийн мананд гэдэг шиг ингээл зогсож байгаа ч гэсэн үнэхээр энэ өвчлөл өгсөж जैन үнэхээр энэ өвчлөл маш их одоо олон төрөлтэй болж гарч ирж байгаа учраас шалтгаан нь олдохгүй ингээд өвчнүүд маш их юм алмаа бол ихсэж байна. Тэгэхэд тэнд одоо ингээл орчирлоо одоо тэр
төсөв бүрхгүй байна гэдэг ингээд зогсохын оронд үнэхээр хувь хүн өөр дээр анхаарах цаг нь болцсон байна гэж маш их харж байгаа байхгүй тийм. Үнэхээр одоо тэгээ улсынхаа хэмжээнд ингээд зүтгээд ингээд бүр ингээд өвчлөлөөрөө тэргүүлээд ирж байгаа энэ цаг үед бол хувь хүн бүр өөрсдөө хариуцлагатай байж хувь хүн өөртөө хариуцлага ингэж оноохгүй хэрнээ ингээд алфтай юм шиг өвдсөн юм шиг очиж чи хэмжилгээд ингээд орчдөг энэ хандлага бол одоо үнэхээр явах болцсон байна. Өөр дээр энэ анхаарлыг хандуулж өөртөө энэ эдгэрлийг авчирч энэ сэтгэл зүйн хувьд энэ одоо амгаалт гарч ирж байгаа бол үнэхээр талархал штай. Монгол зан олонныхоо өмнөөс бол тийм үнэхээр гигантин гэж хэлэхээр энэ бас ингэж төржэлж энэ сэтгэлийн эдгэрлэлээр тийм ээ өөрийнхөө хүчээр ингэж эдгэрэх бүрэн боломжтой юм гэдгийг гаргаж нээж ирж гэсэн жаргал өвчтэй бол гүнээ талархаж байна. За мөн одоо энэ хайр өнцөг болон бүртээ хайрыг шингээсэн эдгэрлийн өргөнөө хамт олон байна тий. Түүний салаа салбар мөчр болох одоо ментор тасгалжуулагч коуч нартаа үнэхээр талархаж байна. Энэ бол ингээд үнэхээр одоо бурхны одоо нэг хувилгаан дүр гэмээр тий. Бурхны илгээсэн бэлэг хувь их заяат одоо энэ монголчуудын одоо санд сэрэх энэ цаг хугацаанд дээр илгээгдсэн юм бурхтууд гэж би бол хувьдаа сэтгэдэг. Тэгээ энэ бүгдийг бол энэ үнэхээр зовлон бэрхшээл алмаа байх юм бол бас нэг санд сэрээд тийм хүн болгон бас нэг ишээгээ нэг анхаарлаа хандуулад хувь хүн өөртөө хариуцлагыг оноогоод энэ зүйлийг одоо бас нэг давалгаалаад тийм хүн болгонд хүрээсээ хүн болгон одоо ингээд бидэнтэй адилхан ижил төстэй зориултай зовлонтой ийм хүмүүс болгон эдгэрээсээ гэсэн агуу их хүслийг бас илгээж байна. Яг ялаа эрүүл утас яг үнэн шүү. Өвд нь бүх бурууг ерөөсөө хүн өөрөө л авдаг юм байна. Өөрийгөө л өөрчлөх ёстой, өөртөө эмч болох ёстой, өөрийгөө буруутгах чаддаг байх ёстой. Ерөөсөө тэрний хүчээр л хүн өөрөө хариуцсан. Тэр одоо Нанавата гэгэрлийн дээдс тэрлүүд тэмүүлэхэд хүн өөрийгөө л бүх бурууг үүсч чаддаг. Тэгж байж чадчихэж өөртөө итгэлээ авч ээж энэ эдгэрлийг авах юм байл шүү. Бурууга өөрийнхөө буруу зан дадлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байл. Тэгээ өөр бүхэлдээ өөрөөс л болсон байл. Хөндлөнгийн ямар ч юмнаас болоогүй юм байл. За та хоёртаа гүнээ талархлаа. Та хоёрынхоо буян даган баясыг үнэхээр гайхалтай байна. Тэгээ өнөөдрийнхөө подкастыг энэ хүргээд өргөе. Та хоёрын маань цаашдын ажил үйлс сурлах хөдөлмөр эрүүл мэндэд нь сайхан бүхний дэдэг хүсье өрөөё. Улам дэлгэрэн цэцгэлж авахыг хүсье өрөөё. За эрүүл болгоо. Монгол хүмүүс бүгдээрээ энэ сайхан энэ хөтөлбөрт ороорой. Энэ чинь зөвхөн одоо эрүүл мэнд биш. Бас эд биелэг янз бүрийн одоо хүний хүсэл мөрөөдлийг сайхан гэгэн цэлмүү яг тийм зөв зам руу чиглүүлж өгдөг ийм гоё хөтөлбөр шүү. Энэ одоо эдгэрлийн өргөө гэдэг нь одоо үнэхээр хүнийг дахин дөрвөлдөг, аз жаргалаар хайлгуулдаг, цалгиулдаг ийм гоё буян түүл энчээ хэн багш нар менторууд нь одоо энэ оргилын мэдээд жаргаа багш минь байна. За ялаа. Нэмэн бас энэ ариун цагаан үйлчлэх хэрэг тийм ээ. Дэлхийн өнцөг болон бүртгүүлж одоо бүх одоо ариун гэгэм сүнснүүдийг цанд зэрэгт нь хөтлөг болтугай гэж өргөндөө. За эрүүл утаршгүй ялаа. За баярлалаа.